За хичээл 5-ын хүрээнд 2025 оны AB үлбэр орж ирсэн нийгмийн давхраачлалтын хэм маягуудын талаар бол үзэх болно. Та бүхэн бичлэгээс зогсоож байгаад зөв хариултыг нь олох гээд үзээрэй. За тэгээд хамтдаа бичлэгээ үзчихэд дараа нь дасгалаа хийцгээе. За давхраачлалтын дөрвөн хэм маяг бол ерөнхийдөө түүхэндээ байсан. За боолчлол, язгуур, каст, анги гэд. За эдгээрүүдийг хооронд нь хэрхэн яаж ялгах вэ гэхээр энэ дээр өгөгдсөн тус үзүүлэлт бүрийг сайн харж тогтоох хэрэгтэй гэсэн үг. За нэгт уг давхраачлалт маань хаалттай юу, нээлттэй юу гэдэг асуудал. За хоёрт нь байр суурь өөрчлөх боломжтой юу, боломжгүй юу гэдэг. Өөрчлөлт хэрхэн яаж өөрчлөх вэ гэдэг. За гуравт нь байр суурь харгалзахгүй гэрлэхгүй юу гэдэг асуудал. За дөрөвт нь хаана хизээ оршин байсан. За тавт нь онцлог шинж нь юу вэ гэдэг дээр тус бүр ангилаад ярина гэсэн үг. За нэгт байр суурь нь хаалттай давхраачлалт бол боолчлол, язгуур, каст нар байгаа. Анги бол байр суурь нь нээлттэй гэсэн үг. За байр суурь өөрчлөх боломжтой юу гэж байгаа. За боолчлол бол ерөнхийдөө хомс маш цөөн тохиолдолд байр сууриа өөрчлөх боломжтой гэсэн үг. Харин язгуур нь бол байр сууриа өөрчлөх боломжтой. За хэрхэн яаж өөрчлөх вэ гэхээр онцгой гавьяа байгуулах эсвэл хэрэгэм зэрэг худалдаж авах замаар байр сууриа өөрчилж болно. За каст нь бол байр сууриа өөрчлөх боломжгүй. За харин анги бол байр сууриа өөрчлөх боломжтой гэсэн үг. За байр суурь харгалзахгүй гэрлэхгүй гэж байгаа. За боолчлол бол мэдээж гэрлэхгүй бүр гэрлэгч хэрэг байхгүй тохиолдол байдаг. За язгуур нь бол байр суурь харгалзахгүй гэрлэх нь харьцангуй нээлттэй. За харин кастинг систем бол эндогон гэрлэлтийн хэлбэртэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо кастн дотроо олон давхаргатай байдаг. За тэр нь одоо давхраа харгалзахгүй гэрлэх буюу тухайн төрсөн давхаргадаалд гэрлэнэ гэсэн үг. За анги нь болохоор байр суурь харгалзахгүй гэрлэнэ. За хаана хизээ байсан бэ гэж байгаа. За боолчлол бол ерөнхийдөө эртний Грекийн Ром, за 1850 он хүртэл Америк өмнөд хэсэг 20 дугаар зуунд Германы нацист төлөөлөл холбоот улсын коммунист хорих лагерт бол байсан. За язгуур нь бол дундад зууны үед оршин байсан. За каст нь бол ерөнхийдөө гол төлөв Азийн орнууд энэтхэг Балв, Пакистан, Шри-Ланка, Индонез, орчин үеийн нийгэмд бол анги нь байна. За онцлог шинжүүд нь юу вэ гэхээр ерөнхийдөө бол боолчлол нь иргэний эрх тгсээр ялгагддаг. Албадлын хөлбөмбөгийн хуваарьтай эртний үед ихэвчлэн байсан. За язгуур нь бол улс төрийн үйл ажиллагаанд оролцох хэрэгээр ялгагддаг. За байр суурь нь угсаа залгамжлах онцлог шинжтэй байх нэ. За каст нь бол шаншлын номд дох хөлбөмбөгийн хуваарьаар тогтсон. За анги нь бол эдийн баялагаар ялгаатай дээд доод дунд анги гэсэн 3 ангитай. За тэгээд баялаг шудраг хуваарлагдж байгаа нийгэмд бол дундаж ангийнхны давхарга бол өсөх нэ. За одоо хэдүүлээ тест ажиллаад үзье. За нийгмийн давхраачлалтын хэм маягуудын нэг болох каст нь тухайн улсын тухайн ойлголтуудын аль хэсгийн ямар дараалал алдаа байгааг бол тодорхойлоорой гэж байна. За Азийн орнуудын давхраачлалтын уламжлалт нийгмийн хэм маягтай зөв байна. Эртний Грек Ромд байсан. За энэ бол боолчлол. За хувийн байр суурь өөрчлөх боломжгүй. За зөв байна. Тухайн төрсөн давхаргадаал одоо үйл ажиллагаагаа эрхэлнэ гэсэн үг. За хоёрт нь шашны номлолоор хөлбөмбөгийн хуваарь нь тогтсон. За зөв байна. За эндогом гэрлэлтийн хэлбэртэй зөв байна. Онцгой гавьяа байгуулж хэрэгэм зэрэг худалдаж авах боломжтой. Энэ бол язгуурт хамарна гэсэн. За тэгэхээр 1-ийн Б, 2-ын В байх нэ. Зөв хариулт нь 1-ийн Б, 2-ын В буюу D гэсэн хариулт байна. За 2025 оны нийгэм судлалын B вариантаа та нар бичлэгээр зогсоож байгаад одоо хариуг нь олох гээд үзээрэй. За ангийн тухай ойлголтуудад хэсгийн ямар дараалал алдаа байгааг олоорой гэж байна. За нэгт нь хувийн байр суурь өөрчлөх боломжтой. Зөв байна. Нээлттэй нийгэм хариалагддаг. Зөв байна. Дундад зууны үед нь хоёр хож байсан. За энэ бол язгуур. За ажил мэргэжлэрээ ялгагдах. Зөв байна. Давхраа харгалзахгүй үргэлжлэх нь харьцангуй нээлттэй. За энэ болохоор язгуур дээр байх нь. За эдийн баялагаар ялгаатай гэдэг 1-ийн В, 2-ийн Б гэсэн хариулт байх нэ. За энэ 1-р хэсгээс ямар алдаатай байгааг 2-р хэсгээс ямар алдаатай байна вэ гэдэг дээр энэ дасгалыг ажиллах нэ. Тэгэхээр зөв хариулт нь 4-ийн А байх нэ. За цахим сургалт гэдэг байгаа. Цахим сургалтын дээр багш нь 10 дугаар анги, 11 дугаар анги сонгоны агуулгуудыг бүгдийг нь одоо базаад бичлэг видео хэлбэрээр байршуулсан. За мөн дээрээс нь флаш баттгах картуудыг бол бичлэгнийхаа доор асуулт бүрээр оруулж өгсөн байгаа. Мөн дээрээс нь Google Forms тестээр тухайн хичээлийг ойлгож үгүй юу гэдгийг шалгах байгаа. Тэгэхээр та нар одоо эсэлтийн хэрэгжил болонд бэлдэх ийм цахим бүрэн сургалт хайж байгаа бол чат бичээрэй. Ердөө одоо нэг төлөөдөл 100 мянган төгрөг төлөөдөл ийш хүртэл бэлдэх боломжтой. За 3 найзаа бүртгүүлбэл 30% хямдралтай. Смарт карт авсан бол 20% хямдралтай байх нэ. За доор байгаа энэ Facebook хаяг руу чат хийээрэй. Амжилт хүсье.